Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. За оюутан сурагчид нийслэл хотыг зорих энэ үед хөл хөдөлгөөн орон нутгийн замд аюулгүй зорчихыг замын цагдаагийн албан хаагчид анхааруулж байгаа юм а. Манай сурвалжлах баг Төв аймгийн замд хяналт шалгалтыг хэрхэн хийж байгааг сурвалжилсан байна. Төв аймгийн Лүн сумын 3 замын уулзвар бол тээврийн хэрэгсэл их зорчдог хөл хөдөлгөөнтэй хэсэг. Зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор автотээврийн үндэсний төв замын цагдаагийн албатай хамтран орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна. 0505 гэсэн Үүрэнга гэсэн микр яг манай Үүрэнга байцаагч өсвөрөмтийг хураалгасан байна л дээ. Аав хөнөг дээр хураасан гэрчлэгээ үнэлэхээр энэ хураа авсан чи одоо хүүхэд нь ингээ үнэлэхээр явж байгаа байхгүй. Энд чинь бол уул нь энийг чи хурааж авахд энгүүч юуроос гараж талбай байр талбай тавих зорилттой бичих шүү дээ. За яг энэ микроны одоо жолоочлууд хот хооронд одоо хүн одоо тээвэрлэх ирэхгүй мөртлөө одоо ингэж нууцаар хулгайгаар одоо хүмүүс одоо тээвэрлсэн байгаа нь л илэрч байна. За энд нийтдээ бол 14 хүн байна. За эндээс бол 4 хүүхэд, за 2 нь бол бага насны хүүхэд байгаа юм а. За ийхүү ингэж одоо нууцаар одоо хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа жолооч нар хамгийн их зам тээврийн осол гаргаж байна гэдгийг бол их сурвалжууд хэлж байгаа юм. За дөнгөж өчигдөрхөн энэ одоо машины жолоочлол бичиг баримтаа хураалгасан ч өнөөдөр ахаад ийхүү ингээ хууль зөрчиж байгаа нь илэрч байгаа юм а. Мэдээгүй суусан. Мэдээгүй. Ханаас суусан бэ та? Дарганаас суугаал. Яарж байгаа болохоор тэгэл явах гэж хандал суучлаа. Улаан тээврийн хэрэгслээр маш их хүмүүс зорчиж байна. Энэ зөрчил одоо дийлэнхтэй орон нутгийн зам дээр их гарч байна. Зам тээврийн осол гэдэг бол нэг хүний нэг тээврийн хэрэгслээр олон хүн зорчиж байдаг учраас олон хүн гэмтэж бэртэх эд материалын гэмтэл маш хөндрөөр гарах маш их хор үр дагавартай. Хичээл сургууль эхлэх төгсөн энэ ачаалттай үед орон нутгийн чиглэлд 50 гаруй автобусыг нэмэлтээр гаргасан байна. Зарим иргэдийн хувьд тусгай зөвшөөрөлтэй үйлчлэг онцлогоонд хамрагдсан даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зорддог гэдгээ хэлж байсан юм а. Ер нь бол автобусан суусан. Тэр микро зэгэр хувийн унаанууд бол ер нь суух дурггүй. Автобусан л ер нь найдвартай гэж үздэг. Хамгийн нэгдүгээрт нь бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал байх ёстой. За дараагийн дугаарт бол зорчигчдийнхаа одоо аюулгүй байдалд бас анхаарах ёстой. Хувийн унаа суух нь аюултай гэж боддог. Хурд хэтрүүлэх асуудал их байдаг. Хот хооронд иргэдэд үйлчлэх тусгай эрхтэй 60 гаруй автобус компани бий. Автотээврийн үндэсний төвөөс тухайн компанийн замд гарсан жолоочийн хурдыг байнга хяндаг байна. Хурд хэтрүүлэх. За тэгээд санаатаагаар одоо тухайн GPS буюу байршил тогтох төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд одоо саад учруулах гэсэн юм зөрчлүүд бол илэрдэг. Иргэдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд орохоос сэргийлэхийн тулд замын цагдаагийн алба хаагчид хулгайн тээврийг илрүүлж хариуцлага тооцож байгаа ч энэ төрлийн зөрчил буурахгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэд өөрсдөө баталгаагүй хувийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлж байгаатай холбоотой. Холын замд ямар ч ээлжийн жолоочгүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр иргэдэд үйлчилж байгаа жолооч нар хамгийн их зам тээврийн осол гаргаж байгааг замын цагдаагийн албан хаагчид онцолж байсан юм а.